Гитлерээс Москваг аварсан үнэн байж магадгүй 10 ламын түүхийг танилцуулъя. Новой Брэди буюу шинэ Брэд сонинд бичснийг дамжуулъя. Дамбинима цэрэн дашив, цэдэнгийн намсрай, дорж сүлтийн мов гэсэн 3 хүн эдгээр 10 ламын түүхийг судалж олонний хүртэл болгосон байна. Тэгэхээр энэ бол шинэ Брэд гэдэг юм сонинд нийтлэгдсэн ийм түүх байна. Дэлхийн 2 дугаар дайны үед германчууд Москва хотод 20 км ойртсон маш хүнд цаг үе байсан. Энэ үед бол Сталин дайснаа ялах бүхий л төрлийн аргыг эрэлхийлж байсан. Хэдий шашингүй үзэл бүхий цаг үе байсан ч гэсэн тэр далдын хүчийг бас нууцаар эрэлдээ багтааж байсан. Нэг удаа үнэн алдартны ламнараар ном уншуулж үйл хийлгүүлсэн боловч энэ нь бол нэмэр болоогүй. Ингээд судалсны эцэст Брэдийн 10 юм хүч чадалтай ламнартаа нууцаар уулзаж тусламж гуйсан байна. Тэдгээр 10 лам зад барьж эрс хүйтрүүлж уг дайнд ялна гэж төлөв буулгаад улаан үдийн Октогритрийн сүмд аваачиж хадгалж байгаа юм шидэт судрыг авчрахыг хүссэн байна Сталинаас. Зад барих гэдэг маань бол эрт үед монголчуудын дунд зад барьдаг эрдэм чадалтай хүмүүс цөөнгүй байсан. Энэ нь бол тусгай чулууг ашиглан цаг агаарт зориудаар нөлөөлж гинэт цасаар шууруулах, шамраг мөндөр оруулах ийм зан үлийг хилдэг бөгөөд судрын чуулган болон хөх сударт зад барих энэ үеийн талаар бол цөөнгүй гардаг байна. Тухайн үед коммунист дэглэмтэй байсан тул үнэн алдартны сүмийг шашингүй үзлийн музей болгож буддын шашны ариун эд зүйлс ховор намдан судар ном агуулхад нь ингэж хадгалсан. Өнөөх 10 лам онгоцоор нэг ламыгаа явуулаад хэрэгтэй зүйлүүдийг нь тухайн хуучин сүм одоогийн музейгаас нь авчруулахар болсон. Октогритрийн сүм музейд ажиллаж байсан Жалсан Жапон эрдэмтэн дугаар Мичидон хэлэхдээ гэртээ амарч байтал шүн дунд КГБ-гийн хурандаа хаалгын догшиж хурдан хамт явахыг тушаасан. Би ч миний ээлж ирж эргэж ирэхгүй нь хэмээн бодож имээсээр түүнийг даган машинд нь суусан. За машинд нь бол нэг Брэд хүн сууж байсан. Ингээд машин хөдөлж Октогритрийн сүмд очиход хурандаа Брэд хүний хэлсэн бүхнийг өнөөх ламын хэлсэн болгоныг нь олж өгөхийг нь түүнд тушаасан байна. Өнөөх ажилтан бол мөн л айцтай хിവэр байсан. Ингээд өнөөх лам шарын шашны ямар ховор намдан эд зүйлс эртний ном судар байгааг тус музейн ажилтан шиг л бүр маш сайн мэдэж байсан гайхширлыг нь төрүүлж байсан. Хожим би тэр хүнийг Брэд улсын Ярууны аймгийн Игюто дацсанд нэгэн хийдэд бол нэлээд хойно харсан гэж сүмийн ажилтан дурсан ярьсан байдаг юм байна. Ингээд хэрэгтэй бүхнээ авчруулсан 10 лам шашны үйлийг хийж хурамс тэнгэртэй харьцаж жигтгэрч дисхээргүй юм хүүтэн бий болгосон. Байгалийн нэн онцгой үзэгдэл тооцогддог дисхэм хүйтэн германчуудын хувьд бол ингээд эрлэг нь болсон. Ингэж хүйтэрнэ гэж бол төлөвлөөгүй тооцоолоогүй байсан германчууд бэлтгэл байхгүй. Ингээд энэ хүүтэрлээс болоод Рейхийн арим ялагдсаар мөксөн байдаг. Ийхүү 10 лам зөвлөлт холбоот улсын ялалтын үдийг нээж ингэж зөвлөлт холбоот улс аврагдсан байна. Шашингүй үзэлт нийгэм байсан тул тухайн 10 ламын энэ түүхийг маш их нууцлсан. Мөн дээрх түүхийг дэмжих нэг баримт бол 1995 онд Ахмад дайчин Лексэг Эрдэнэ Ринчин Цэрэн Жапонаар Москва орчимд маш дулаахан байтал биднэрт зузаан хувцас хутал их эрт тараасан. Бид хэдэн өдөр халууцж их л төвхтэй байсан. За цэрэг байхдаа тэр дурсамжаа хуваалцж байна. Гэтэл нэгэн өдөр гинэт хар үйл нөмөрч шуургуулж тэнгэрт задарсан мэт их цас бууж чөмөг зарцаам хүйтэн болсон гэж дурсжээ. Бас хүү 1941 оны 11 дугаар сарын 7-ны өдөр Сталин улаан талбайд үгэлэхдээ дайны ялалтад дисхэм хүйтэн тусалсныг цус дурдсан байна. Мөн өөр нэгэн хүн фашистуудын танк ачааны тэрэг хуягтыг цэнэглэж байсан зуны шатхуунууд нь каш адил болсон, өтгөрөөд ашиглах боломжгүй болсон гэсэн. Зевскийнх нь тос хөлдөж буудаж чадхаа байсан буунуудын
Герман цэргүүд хөлдөж хяарсан амьтай голтой байгаа даарч бэрч юм байлдахтай мантай болсон. Ийм үед бол нэхий дээлтэй дулаан хувцастай манай хоёр цэрэг дайсныг 100-100-аар нь олзолж байлаа гэж дурссан байдаг юм байна.